Ромхон зуурын уур хилэн атан хорслоо захирч дийлээгүйгээс хүний эрдэнэт амь хөнөж өөрийн амьдралын 20 гаруй жилийг өргөс торны цаана эрх чөлөөгөө хасуулж байгаа хүмүүжигч энэ хийсэн хэрэгтээ харамсдагч гэрчийн мэдүүлэг буруу өгснөөс болж олон жилийн ял авсан гэж мэдүүлэг өгсөн найзыгаа буруутгасаар байжээ. Харин түүний энэ бодол бясалгал сууснаар өөрчлөгдөж хийсэн хэрэгт нь өөрөөс нь өөр хинэж буруу байхгүйг ойлгосон гэдгээ ярьсан байна. Би тухайн үед өөрөө дэвчиж чадсан байна. Өөрөө нүдийн байдал төрөж өгч. Хэдий асрыг ойлголоо. Номын айлдвар гэдэг юм дотроос л яасан зүйлийг ойлгосон л да. Миний амьдралд бол нийцсэн яг надад хэлээд байгаа юм шиг. Тийм надад зөндөл. Ямар ч хэлсэн бэ? Өөрөө хийсэн алдааг бол өмнө ойлголоо. Тэгвэл шунхай танхаа сэтлэр бусдад их хэмжээний хохирол учруулсан хүмүүжигчхээ эрх чөлөөгөө хасуулаад чамгүй олон жил болжээ. Эрх чөлөөг хүсэмжилж өдрө хоногийг тоолон суудаг тэрээр бясалгалтай учирснаар хардан эрх чөлөөтэй болох гэж хүсэхтэй бус гэмт хэрэг үйлдэх хүртлээр мунхарсан оюун санаа, буруу дадал зуршлаа өөрчлөх нь чухал гэдгийг ойлгосон гэдгээ тайлбарласан байна. Би өөрөө үе бол асар их өөрчлөгдсөн энэ 10 хоногийн. Би ирээдүйг боддог гэсэн өнгөрсөн амьдралаа боддог гэсэн. Энэ хугацаанд би одоо цаг дээр өөрийнхөө бүх бодлыг төвлөрүүлээд өөртөө би бүх анхаарлаа тавьсан. Би тамхинаас гарсан. Би асар их өөрчлөлт авсан. 433 дугаараа 300 гаруй хүмүүжигчтэй үүний 160 нь бясалгал суусан. Бясалгалд хамрагдсан хүмүүжигчдийг бусдаас нь 10 хоногийн турш тусгаарлаж өөрийн 4 цагаас өчийн 21 цаг хүртэл бясалгалын дэг сахлыг сахиулж хоол хүнс орчин нөхцлөөр ханган ажиллажээ. Мөн тус ангийн алба хаагчдаас бясалгал суусан байна. Манай алба бол одоо сэтгэл зүйч нэгтэй 2 нийгмийн ажилтнтай 1 нийгмийн ахлах ажилтнтай 4 хүний бүрэлдэхүүнтэй хийж байдаг. Бясалгалд хамрагдаж байгаа нөө нийт 163 хүн хамрагдсан. 163 хүнээс 2 албаа агч тэгээд 161 ялтан ингээд яг энэ бясалгалд хамрагдсан. Энэ хугацаанд ингэж болдгоо ингэж энэ яг номын айл дээр багш маань ингэ заа зүгэлсний эцэдээ биднээс болоош төвчээртэй дээрээ бүгд 163-аар энэ 10 хоногийг дуусгах чадлаа. Монгол Улсын хорих ангуудад нийтдээ 6000 гаруй хэрэгтэн ял эдэлж байна. Тэдний гэмт хэрэг хийх болсон шалтгаан нь сэтгэлийн хэр буруу дадал зуршлаас үүдэлтэй. Тиймээс шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газар хүмүүжигчдийнхээ сэтгэлийг зөв засахын тулд бясалгалыг зохион байгуулдаг байна. Сэтгэлийг нь засахгүй бол биеийг нь 1020-д хэрэггүй байдаг. 2 жилийн өмнөөс явагдсан бясалгал үр дүнгээ өгч харих ангид байнга зөрчил гаргаж байдаг хүмүүжигчдийн зангааш нь эргээр өөрчлөгдөж чаджээ. Одоо яг энэ 160 хүнийг хамруулсан, олон хүнийг хамруулсан бясалгал одоо 2433 дугаар анги дээр явагдлаа. Энэ бас бясалгалыг зохион байгуулахад одоо хорих ангийн удирдлагаас зохион байгуулалтын бол арга хэмжээг сайн авсан байна. Тэгээд яг 2017 оныхоо төлөвлөгөөнд болохоор бид нэр яг чанга дэглэнтэй 5 хорих ангид энэ бишнэ бясалгалыг одоо зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ одоо сургалт маань 2 дахь анги дээр зохион байгуулалт явж байна. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас энэ онд чанга дэглэмтэй 5 хорих ангид бясалгал явуулахаар төлөвлөж эхний ээлжинд Майнд Дартийн чанга дэглэмтэй хорих ангуудад бясалгал зохион байгууллаа.